2017 оны 10 сарын 25. 15. Асахи шингүү. Ингээ нэгээд үзсэн чи. Сандэр ингээ мөөгийг гарсан бах юм. Тэнд ингээд бий байна. Манай Вьетнам. Манай нэг Монгол залуу. Тэгээ бусдын дандаа японочууд. Сандэр ингээд гарсан байх юм. Харин хөө. Тэ. Оймэн 9 сарын 18 өдөр өглөөний 5 цаг 40 минут болж байна. Өнөөдөр аюу хүчтэй салхитаар тайфун болж өнгөрлөө. За юу яцхан залуучууд өсгөжүүд тэгээд Японы Токиогоос завгүй ав мөн хэрэг мэдчихэж байна. Миний өмнөх дугаарыг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Зөндөө их хүмүүс үзсэн байна. Зөндөө их комент бичсэн байна. Subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Үзэж амжаагүй хүн байвал нэмж миний өмнөх дугаарыг үзээрэй. Хэрэгтэй үндэ бас хэрэгтэй мэдээлэл болсон болоо гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаарт орцгоё. Тэгээд өнөөдөр болохоор анх би их нартайгээ зөв Японд анх ямар шугамар ирж исэн те. Эхнээс нь дуустал зүгээр бүгдийг дэлгэрэнгүй сайхан ярэ гэж бодлоо. Тэгээд энэ дугаарыг маань эхнээс нь дуустал үзээрэй. Тэгээд анх бид хоёр 8 жилийн өмнө Японд ирэхдээ сонингийн хөтөлбөрөөр ирж исэн. Хүмүүс сонингийн тэтгэлэг гэж яриад байдаг. Гэхдээ сонингийн ерөөсөө тэтгэлэг бол биш. Сонингийн хөтөлбөр гэж ярьдаг. Тэгээд энэ сонингийн хөтөлбөр гэдэг нь болохоор анх Японд ирэхдээ сонингийн ажлыг хэлний бэлтгэл сурангаараа сонингийн ажил хийгээд сонингийнхоо байранд байрлаад тэгээд сургалтынхаа төлбөрийг одоо тэр сонингийн одоо ажиллаж байгаа газар нь төлж өгөөд бидэд ерөөсөө цалингаа аваад одоо хэлний бэлтгэлдээ явах тийм хөтөлбөр байгаа. Анх бит хоёрыг ирэхэд бит хоёрыг зуучлж исэн газар болохоор бит хоёрыг ингээд тусад нь өөр газар ингэж байрлуулнаа, хоёрыг тусад нь өөр газар ажиллуулнаа гэж ингээд хэлж исэн. Гэтэ аль болох ойрхон байхыг хичээнэ гэж ярьж исэн. Гэтэ ямар ч азар юм бит хоёр нэг газар хамтдаа ажиллахаар болсон. Маш азтай байсан бит. Тэгэхээр шүн сонь тараадаг болохоор эмэгтэй хүн бас айн те. Тэгэхээр аль болох бит хоёр ойрхон байх хэрэгтэй. Газар цуг ажилтсан маань маш тийм азтай тохиолдол байсан. За сонингийн ажлын тухайд болохоор сонингийн ажлын нэг өдрийг яриа тийм үү. Шөнийн 2 цагаас босоод сонингуудаа биелдээ. Сонингуудаа тараанаа. Тэгээд өглөө нэг 5:30-аас 6-гийн хооронд дуусна. 6-аас дуусаад сонингийнхаа ажилласаа байрлалгаа явна. Байрлалгаа явахад нэг 10 минут зарцуулдаг байсан. Гэртээ ирчээд нэг уцаасанд ороод за нэг өсөөд нэг цаг гарна л унтандаа. Цаг гарan унтаад 8-аас босоод хэлний бэлтгэлийнхаа сургууль руу явнаа. Хэлний бэлтгэлийнхаа сургууль руу болохоор бид хоёр бас нэг жоохон хол сургуульд орсон байсан болохоор замдаа нэг цаг зарцуулдаг байсан. Тэгээ 8 өнгөрөөж гараад 8 гэж гараад нэг 9-гээд хичээл маань эхэлдэг. Хэлний хичээл болохоор 7-ны 5 өдөр ордог. Тэгээд өглөө 9-өөс 12 хүртэл одоо Японы хэл сурдаг байсан. Хичээлээ тараад гэрлүүгээ хайх гэж бас нэг цаг гарсан болно. Тэгээд нэг өнгөрөөж ирээд дараагийн өдрийн тараалт буюу өдрийн тараалт болохоор 2:30-аас эхэлдэг байсан. Тэгээ бид хоёр нэг өнгөрөөж ирээд нэг газ болох нэг газ хоол хийж аваад хоолоо идчихээ тэгээ өдрийн тараалтанд гардаг байсан. Тэгээ өдрийн тараалт нь болохоор арай шөнийн тараалтаа бодвол арай сонирн багтай. 2:30-аас 5 хүртэл тараагаад ерөөхдөө дуусдаг байсан. Тэгэл гэртээ ирээл оройнхоо хоол ундыг хийж идэн
хэлнийхээ хичээлийг хийн. Тэгжэл тэгэл нэг 9:10 болно доо. Тэгэл 9:10-аас унтаад шөнийн 2 цагт ирнэ. Ерөнхийдөө нэг ийм нэг өдрийн ажил бол нэг иймэрхүү байдаг байсан. Тэгээд 7 хоногт нэг өдөр амарна. Хэлний бэлтгэлийн сургуулийн болохоор 7 хоногт 2 өдөр амардаг байсан. Миний хувьд болохоор байкаар тараадаг. Тэгээд шөндөө нэг 400 гаруй сарын тараадаг. 400 айлуудаар ингэж явж тараадаг. Эхний хувьд болохоор дугуйгаар сонингоо тараадаг. Тэгээд 300 гаруй айлд 300 сонин тараадаг байсан. Тэгээд бид тэр чинь яг нэг газар байрлаж байгаа болохоор ерөөсөө шөнийн тараалт хийх болгондоо ерөөсөө бид хоёр ингээд чихвч зүүчдэг байсан. Нэг чихвч зүгэл хоорондоо ерөөсөө байнга яриастай. Тэгэхгүй бол эмэгтэй хүн бас эхнэр маань бас айн те ямар нэгэн юм болсон тохиолдолд би ерөөсөө дорн зур байхтайгаа яваад очиход бэлэн байхаар ерөөсөө байнгын хоорондоо уцаар ярьдаг байсан. Тэгэл уцаа кармалчин чихвчээ игээл ерөөсөө тэгэл өнгөрсөн баларсан, дурсамж, ирээдүйнхээ зорилго тэгэл ярихгүй юм байхгүй тэгэл ярьдаг байсан. Юу яарэ? Бааш гэж юм. Эхнэр маань болохоор энэ ажлын нэг жил 3 сар игээд хэлний бэлтгэлээ төгсөөд болсон байдیں۔ Миний хувьд болохоор сонингийн ажлыг 3 жил 6 сар орчим хийсэн байдیں۔ Яагаад ингэ хийсэн бэ гэхээр хэлний бэлтгэлээ төгсөөд машины сургууль сурсан. Тэгээ машины сургуулийн төлбөр нь бас нэлээд өндрөө. Тэгээд нэг жилийн төлбөр нь ойролцоогоор нэг 1 сая йен. Одоо Монгол мөнгөөр нэг 20 гаруй сая төгрөг. Хой шууд ингээд бэлнэр гаргах жоохон боломж байхгүйсэн болохоор сонингийнхоо захиралтайгаа ярилцаад сонингийнхоо захирлаас төлбөрөө зээлээд сар болгон цалингаасаа ингээд сууддаг. Тэгж сургуулаа төгсөж исэн. Анх ирэхэд гаргасан зардал болохоор тухайн үеийн тэгээ ханшлахоор йен нэг 20 гаруй төгрөгтэй байсан нэг йен. Тэр хоёлоо явсан болохоор нийлээд нэг 20 хэдэн сая төгрөг ойролцоогоор нэг 23-4 сая төгрөг болж исэн санагдаж байна. Тэр зуучлалын одоо сонингийн хөтөлбөрт зуучлалын хөлс, тийзний зардал, тэгээ ирээд бас нэг эглэний зардал мардал энэ төр гээд ойролцоогоор нэг 23-4 сая төгрөг болж исэн. Орлогын хувьд болохоор сарын цалин нэг 100 мянган буюу одоогийн шаар нэг 2 сая 200 мянган төгрөг хавцаа нэг хүн гар дээр авдаг байсан. Тэгээ сонингийн ажилд ажиллах нэг давуу тал нь болохоор байрны мөнгө, тоог ус, газны мөнгө энэ төр гэж цалин энтрээс суудахгүй. Тухайн үед болохоор яг хөө тэр сургалтын төлбөр энтрийг бол тэр цалингаас суудгаж авдаг байсан болов уу гэж бодож байна. Тийм болохоор цалин нэг 10 гаруй мянга авдаг байсан. 100 мянга орчим yen авдаг байсан. Миний хувьд болохоор яг тухайн үед залууж байж тэгээ залуу насныхаа ирж хүчээр сонингийн ажил 7 хоногт нэг амардаг байсан. Тэрийг би бүр амралтгүй ажлыгээ захиралтайгаа ярилцаад дээрэс нь одоо шүүкинг гэж ярьдаг юм. Манайхан болохоор сонингийнхаа мөнгийг хураах ажил. Сонингоо дараахтаа тэгээ шатаар дээшөө доошоо баахан өгсөн лефт тааруул бүүн аз штэ тэгээ лефтээрээ өгсөн сонингоо тараагаал айлаасаа мөнгө ураагаал тэгэл яваад байдаг байж тээ. Энэ нь болохоор 2019 оны бичлэг байна. Бас тэгээ бичлэг хийгээл яваад байж тээ заач. Тэгээд тухайн үед хэлний мэдлэг муу нэг амар ярьдгүй байсан ч гэсэн зүгээр тухайн үед хэрэглэгдэх өгүүлбэрүүдийн бас чэйжлээд одоо сонингийн мөнгө авъя гэсэн үг мөг энэ төр байвал бүгдийг чэйжлээд тэгээд ирээд нэг удаагүй тэгээд одоо мөнгө хураах ажлыг бас давхар хийдэг байсан. Тэнгүүд бас нэг хөөрхөн бас сарын 100 мянган yen чинь бас нэг 130-40 мянган yen болоод буюу одоо бас нэг сараас нэг 600-аас нэг 800 мянга орчим сарын цалин дээр нэмэгддэг байсан. Дээрээс нь сонингийнхаа ажлын хажуугаар бид хоёр бэлэн мөнгөний ажил амралтынхаа өдөр аль болох олж хийдэг байсан. Одоо нүүлгэлтийн ажил, нураалтын ажил, тэгээд зоо гэдэг монголчууд нэлээд сайн мэддэг одоо
үйлдвэрийн тийм агуулгад ажилладаг ажил. Байсан. Тэгээд тэр агуулгад ажилладаг ажлыг бүр 7 хоногт 2 удаа сонирхийнхаа хажуугаар хийдэг байсан. 7 хоногийн одоо бүтэн сайн болохоор өдрийн тараалт байдгүй болохоор өдрийн тараалт байдгүй өдрөө тэр нүүлгээлт, нураалт зэрэг ажлуудыг бас нэлээд олж хийдэг байсан. Тэгээд ер нь хүмүүс ер нь гайхдаг байсан. Бид хоёр дээр ирдэг хүмүүс, зарим найзууд гэсэн хоёр ч одоо унтж амардаг юм уу гэж одоо их гайхдаг байсан. Урамшуул аягүй их байдаг байсан. Урамшууллууд аягүй их байдаг байсан гэж нөгөө сургуулийн урамшуулал, тэгээд сонингийн ажлын урамшуул гэдэг нэг хоёр урамшуултай байдаг байсан. Сургуулийнх нь урамшуул ямар вэ гэхээр 3 сарын хугацаанд ямар ч одоо хоцролт байхгүй, таслалт байхгүй оюутанд сургуулиас 5,000 yen өгдөг байсан. 5,000 yen гэдэг чинь бас нэг 100 гаруй мянган төгрөгөө бас тэр чинь бас өөрхөн мөнгө болчдөг байсан. Сонингийн урамшуул нь болохоор 1 сарын хугацаанд сониндоо ямар ч одоо алдаа гарахгүй тий. Одоо сонин тараахад чинь айлаа андуурч хийх, эсвэл айлаа алгасаад айлдаа хийхгүй явах гэх мэтлэн зөндөө тийм алдаа гардаг байсан. Манай эхнэрийн хувьд болохоор бүр ямар ч алдаа гарахгүй. Бүр кампик хийж ярьдаг тий. Одоо төгс ажил хийдэг байсан. Миний хувьд болохоор яаж хийж байгаа л тэгэл өдөрт 1-2 алдаа ерөөсөй байнгын алдаа гардаг байсан. Тэгээд тэгсэн ч гэсэн манай сонингийн одоо таньчаа гэж ярьдаг менежер маань тийм бидэрт нэлээд сайн хүн байсан болохоор бидэрт ерөөсөй ямар ч алдаагүй гээд одоо бичиг гаргаж өгөөд зуучилдаг компаниас сард 3,000 yen авдаг байсан. 60-70 мянган төгрөг бас тэр чинь бас хөөрхөн мөнгө болдог байсан. 2017 оны 10 сарын 15 Асахи Шингё ингээд нэгэд үтсэн чи сондын ингээ мөөгийг гарсан бах юм. Тэнд ингээд бий байна. Манай Вьетнам. Манай нэг Монгол залуу. Бостон дандаа японочууд. Сонингийн ажлын нэг сул тал нь болохоор ерөнхийдөө нойроо маш их алдна. Нойроо алдна гэдэг чинь эрүүл мэндийн нэлээд эрсдэлд оруулж ирнэ гэсэн үг. Эмэгтэй хүний хувьд болохоор шүн тараалт хийхэд айдас хүчтэй нэлээд тийм юмнаас айж майдаг хүн бол ерөнхийдөө бол хийхэд хэцүү. Зөвхөн сонингийн ажил гэлтгүй Японд ирсэн хүн бол ер нь бол эхэндээ бол нэлээд нойр муутай тэгэл ажил гээл явдгийн. Дээрээс нь нэмээ хэлэхэд ямар ч бороотой, ямар ч цастай, ямар ч одоо хар салхи шуурга ирсэн ч гэсэн ямар ч юусаа амрах хэрэг байхгүй. Яаж хийж байгаад ажиллаа хийх ёстой. Харин хөө. Тэ. Ойн 9 сарын 18-ны өдөр өглөөний 5 цаг 40 минут болж байна. Өнөөдөр энд аюу хүчтэй салхилаад тайфун болж өнгөрлөө. Тэгээ Японд ийм сонингийн ажил одоо хийгээд те хугацаанд ингээ хийгээд дуусгасан одоо эмэгтэй хүнийг одоо Монголд хэрвээ цэргийн алба хайсантай баг зөөрлөж ярьдаг. Үнэхээр хэцүү. Үнэхээр одоо төсөө төвчээр хүч хөдөлмөрөө гаргахгүй юм бол дундаас нь шантардаг хүмүүс аягүй их байдаг. Монголоос одоо сонингийн хөтөлбөр сонирхож байгаа те. Монголоос сонингийн хөтөлбөрөөр явъя гэж байгаа одоо ганц би эмэгтэй ч юм уу те. Ганц би жоохон дүүнер байх юм бол аль болох ерөнхийдөө сайн бодож ижил ирэхгүй бол ерөнхийдөө сонингийн хөтөлбөр бол нэлээд хэцүү гэдгийг дахиж хэлмээр байна. Яг уу гэр бүлээрээ ирэх одоо цугтаа ирээд бас нэг газар ингээ битүүр шиг юм азтай боломж гарах юм бол яг уу
боломжийн байж магадгүй. Тухайн хувь хүнээсээ л ерөөсөө бүх юм шалтгаална доо. Тэгээд үнэхээр хичээл зүтгэл хүсэл зориг байх юм бол тэгээ болохгүй юм бол гэж байхгүй. Тэгээд манайхан өөрсдөө нэмж дахиж сайн судлаарай. Тэгээд зуучлалын хөлстэй одоо орлого зарлах нь одоо бол өөрчлөгдсөн байж магадгүй. Өөр асууж авлах юм байвал комент үлдээгээрэй. Баярлалаа. Сайн уу. За Японд одоо яг одоо хоёр амьдарч байна. Тэгээд 2017 оны 9 сарын 11-ний өдөр Японд ирээд 9 сар хугацаанд одоо сонингийн ажлыг хийгээд амьдарч байна. Тэгээд Японд ирсэн хамгийн гол зорилго бол ерөөсөө амьдралаа өөрчлөе гэсэн одоо зорилгоор ирсэн. Тэгээд хамгийн гол зорилго нь бол ямар ч сан эхний юу бол байр одоо худалдаж авч одоо өөрийнхөө өөрсдөө гал голомтыг баатрах ямарсан зорилготой ирсэн.